одоо мэддэг нэг хүн байгаа. Одоо бид одоо Око гэдэг нэрээр сайн мэддэг. Зөв Аз нохонд хариуцсан захир текстарыг Аз нохонд хариуцсан захир Октябрь гэдэг. Дараагийн манай ментор маань бол Април компани үүсгэн байгуулагч Наран Баяр үлдсэн байна. Наран Баяр нас яг тавд дээр бизнесээ эхлүүлээд яаж байгаа гарны бизнес эхэлж байгаа. За дараагийн шүүгчмэн хараахан ирж байгаа on the way зандаа явж байна. Specific consulting гэхээр үлдсэн байгаа. Пич яагаад чухал вэ гэдэг талаар тайлбарлая. Тэгээ би нэг ганцхан зураг харуулъя гэж бодож байна. Эхлээд миний ажилладаг олон улсын компанийнхаа тухай танилцуулах хэрэгтэй гэж байна. Яа тэгэхээр энэ маань буцаад бидний одоо энэ чи юу болох ч байгаатай холбоотой гэж байна. Би болохоор Techstars гэдэг нэртэй Америкийн accelerator нэг талаараа нөгөө талд нь хөрөнгө оруулалтын компанид ажилладаг. Тэгээ манай компани одоогийн байдлаар Америкт 18 accelerator-ыг ажилуулдаг. Америкаас гадуур Европт 2 ширхэг, нэг Өмнөд Африкт нэг, Израильд нэг ширхэг гэдэг ийм 22 газар үйл ажиллагаа явуулдаг. Тун утгагүй Сингапурт шин төвөө нээх гэж ажиллаж байгаа. Тэгээд тэр төвийг нээх ажиллаар одоо би миний гол хариуцж байгаа юм тэр байгаа. Аз нонгон талаад бол 3 офис байдаг. Одоогоор Хятадд энэ нэтгэл Малайз тэгээд би тэр офисуудыг хариуцаж ажилладаг юм аа. Ер нь экосистем гэдэг зүйлийг ярьдаг. Оронд очингуудаа гарааны компани гэдэг юм очиод өнөөдөр бидний зорилго ерөөсөө юу вэ гэхээр хэрэг барууны оронд очих юм бол залуучууд яагаад ийм технологиор суурилсан гарааны компани үүсгэх гэдэг нь гэхээр богино хугацаанд маш өндөр үнэлгээтэй компани үүсгэх боломж үүсээд байгаа. Ерөөсөө ач холбогдол төр 8 жилийн өмнө 0 байсан Uber гэх компани өнөөдөр 62.5 тэрбум доллараар үнэлгээтэй явж байна. Pinterest-ийг ярьж болно, Airbnb-ийг ярьж болно. Энэ бүх компаниуд 10-аас доош жилийн дотор маш өндөр үнэлгээг хүргэх. Яагаад вэ гэхээр технологи харилцаа холбооны ачаар бид нар урд нь хүрч чаддгүй байсан хэрэглэгчийн тоондоо шууд хүрэх боломжтой болсон. Америкийн нэгдсэн улс жоохон ялгаатай яхахгүй 300 сая хүн амтай нөгөө хүн амсан технологийн зуршил хамаагүй ондоо болчихсон. Гэтэл яг одоо бид нар ч гэсэн тийм боломж болж байгаа. Тэгээд манай Монголын экосистемийг тухайн орнуудтай харьцуулаад үзэхээр Америкт энэ ажил чинь нэг 60 оны үед эхэлсэн, Сингапурт 20 жилийн өмнө эхэлсэн, Малайз нэг 10 жилийн өмнө эхэлсэн. Бид нэг ойролцоогоор 5 жилийн өмнөөс арай нэг өөр төвшөнд ярьж эхэлж байгаа. Экосистем гэдэг буюу одоо яг тэр орчин нь арай бий бүрдэж эхлэегүй байна гэсэн үг. Орчин бүрдүүлэхийн тулд хэд хэдэн тоглогч нар бэлэн болцсон байх хэвээр. Тэрний гол тоглогч нар нь болох entrepreneur хүмүүс маань өнөөдөр Монголд одоо байгаагаас илүү их байх хэрэгтэй. Зориг эрчтэйгээр тийм эрсдэл аваад технологийн нэг ямар нэгэн шийдлийг өнөөгийн байгаа амьдралын асуудлыг шийдэх гээд тэргээрээ үнцийг үсгээд тэрийгэ буцаага гарааны бизнес болох гэсэн тийм залуучууд зөнд хэрэгтэй. Манай компаниуд энийг дандаа харж ярьдаг. Бид нэр entrepreneur хүнийг 6 шатанд хувааж хардсан байгаа манай компаниуд. Нэгдүгээр шат нь юу вэ гэхээр дөнгөж ер нь энэ entrepreneurship буюу энэ технологийн гарааны бизнес гэдэг чинь их зөв замнал юм аа. Заавал сургуулаа төгсөөд ч юм уу сургуулаар яваад дараа нь корпорац руу ажилд орно. Хүний өмнөөс ажилд ороод тухайн компанид баялаг үүсгэнэ гэдэг концепт заавал цорын ганц алхам биш юм аа. Би ч гэсэн өөрөө магадгүй хуваараа ажлын байр үүсгэгч гэдэг ямиг би хийж болох юм гэдэг тэр ойлголтын төвшөнд орж байгаа хүмүүсийг 1-р алхмын хүмүүс гэж байгаа. Inspiration авч эхэлж байгаа хүмүүс. За энэ чинээс гарангуйтай нөгөө хүн чинь за би одоо ерөнхийдөө нэг entrepreneurship гэж юм байдгийг ойлгочлоо. Одоо би тэгвэл яг энийг цаашаа компани үүсгэх талаас нь ажиллаж эхэлж байгаа гонгота өөртөө ижил төрлийн тим бодож байгаа хүмүүстэй нийлээд co-founder магадгүй олох зорилготойгоор энэ learn за бүр өшөө одоо яг иймэрхүү үйл ажиллагаагаар хөвчлэн явах одоо ийм үйл алхмуудыг 2-р шат руу орж ирлээ. 3-р шатнаас эхлээд үүсгэн байгуулагчаа яг болоод би ер нь нэг асуудлыг байр сууриа тодорхойлох гэж ярьдаг асуудлыг олж аваад тэрэн дээр өөрийнхөө шийдлийн анхны таамаглалаа гаргаад тэрийг дөнгөж оролдож эхлэх тэр шатыг 3 гэж байгаа. Pitch-тэй гэдэг юм хаана орж ирж байгаа юм бэ? Startup Digest, Startup Weekend гэдэг манай компани олон улсад явуулдаг энэ үйл ажиллагаанууд энэ. Бид нар энэ үйл ажиллагаа Монголд 20-д явуулсан байгаа Startup Монгол байгууллага. Яг энэ дээр нэг яригддаг зүйл нь найраа хийх гэж бид нар монголоор орчуулад байгаа pitch-ийг. Найраа хийх буюу өөрийгөө илэрхийлж сурах. Өөрийнхөө толгойн дотор байгаа тэр яриад байгаа тэр асуудлаа хүнд ойлгуулж сурах. Эхлээд асуудлаа. Дараа нь тэр асуудлыг шийдэх гэсэн шийдэл болон шийдэл дээр үндэслэсэн компани venture гэдэг зүйлээ ярьж сурах гэсэн зүйл бүр байх ёстой. Тэр түрүүн ярьсан 20 жилийн өмнө бид нараас төрүүлж гарсан Сингапурын экосистемийг ярих. 10 жилийн өмнө одоо дөнгөж
ирчээ авж байгаа Малайзийн экосистемийг яривал 10 жилийн өмнө 20 жилийн өмнө тэдний юу хийжсэн гэхээр бидний өнөөдөр хийж байгаа нь пэчтэй гэдэг алхмаар эхэлж байсан. Одоо ч гэсэн явагддаг л да. Яагаад тэгэхээр дараа чинь шинэ үеийн нэгдүгээр алхамдаа явж байгаа хүмүүс гарч ирдэг болохоор. Тэгэхээр бид нар өнөөдөр экосистемийн ирээдүйн замналыг тодорхойлохын тулд бид нар ч гэсэн энэ пэчтэй гэдэг зүйл. Пэчтэй гэхээр энэ дээр яг л найраа хийх цаг. Гэхдээ энэ дээр юу гэж ойлгох вэ? Манай зорилго арай жоохон ондоо болчихж байгаа. Энийний дараагийн алхам буюу хэрвээ та 3 юм 4-р алхамд байсан бол хэдлээ demo day буюу хөрөнгө оруулалтын хөрөнгө босголтын өдөр гэдэг үйл ажиллагаанууд явагдана. За тэгээд тэрнээс чаашлаад хэдүүлээ seed funding, series A гэдэг нөгөө дараагийн мөнгө босгох алхмуудаар явах болохоор бидний магадгүй энэ найраны стил, найраны арга барил нь арай ондоо болох байх. Тэгэхээр миний зүгээр өнөөдөр танилцуулъя гэсэн юм. Бид нар одоо яг энэ ашгүй манай Science IT паркийнхны маань хийж эхэлж байгаа сар болгон явуулж байгаа энэ 2 дахь удаа явж байгаа ийм үйл ажиллагааг явуулаад байх хэрэгтэй. Нэг удаа 2 хүн орох хэрэгтэй, дараа нь 5 хүн орох хэрэгтэй, тэгээ 10 хүн орох хэрэгтэй. Тэгээд энэ замналыг бол зөвхөн Монгол одоо юу гэдгийг хийж байгаа биш. Бүх орн яг ингэж л явдаг юм байлаа. Би яг Аз номхон далай хариуцахын өмнө болохоор 11 орны зүүн өмнөд Азийн экосистемийг харж байсан. Мөнгөөр зодоод бидний замналыг арай товчилсан аргууд байгаа. Гэхдээ явагддаг экосистем болох ёстой нэг үйл ажиллагааны нэг пэйж дээр. Пэйж буюу найрын дотроо 2 үндсэн төрөлтэй гэж ярьдаг. Нэг нь 60 секундын буюу elevator page гэж ярьдаг. Богино хугацаанд зөвхөн анхаарал татах зорилгоор дараачийн уулзалтыг авах зорилгоор хийдэг нэг хувилбар байдаг бол арай урт хугацаанд өнөөдөр бидний харах арай урт хугацааны презентацийг ашиглан бүхэл бүтэн цогцоор нь өөрийнхөө санаа бодлыг танилцуулах ийм хувилбар байгаа. За нэг тиймэрхүү юмыг хийдэг юм байгаа. Тэгээд айгүй зөв алхамдаа гараа эхэлж байгаа гэж бодож байна. Олон байгууллагууд Монгол энийг хийж эхэлж байна. Бид нар хоорондоо ирвэ яваад байгаа юм бол нэг үе яваад бол 5 жилийн өмнө энийг ярихаар ойлгодог хүмүүс байдгүй байсан. Эсвэл цөөхөө эдэн хүмүүс ойлгодог байсан бол одоо ядаж бүгдээрээ ярьдаг болчлаа. Тэгээ бүгдээрээ хийж эхэлж байна. Юу яах юм бэ штэ тийм үү? Зарим нэг багтаа жоохон хатуу байж болно. Яа тэгэхээр эднэрийг мэднэ, тий? Зарим нэгтэй нь болохоор яг тааруулаа яах нь штэ. Чи бол гарч ирээ саяст бодоолох байсан штэ чи, тий? 120 секундэд. Гэтэ яг л одоо pitch гэдэг чинь л яг тэр шүү дээ. Хаана байх ч хамаагүй, эзээ байх ч хамаагүй. Тэр тухайн цаг өгсөн цагт нь багтаагаад 3 үндсэн зүйлээ хэлж чадж байна, 4 үндсэн зүйлээ хэлж чадж байна уу гэж штэ. Цаашаа одоо Green Nation дээр үргэлжлэе гэвэл энэ байдлаараа явахгүй штэ, тий? гэж бас. Миний бодлоор энэ pitch day-д бол ахин дахин оролцох боломжтой байх л та. Тэгэхээр энэ баг юуны өмнө бол яг асуудал юу бэ гэдэг шийдэх хэрэгтэй гэж бодож байна. Яагаад миний авах хэрэгтэй гэдэг тэр гисэн тэр шалтгаан бол ерөөс харагдахгүй. За тэр өмнөх бүтээгдэхүүн бол яд шиг бас нэг тийм шин технологи бас тэ инновац гэдэг ч юм уу. Энэ бол ерөөсөө айгүй байдгал баг юм шиг харагдаад байна. 10 жилийн сурагч юм биш үү те. Тэгээд орон нутгаас ирсэн байх ингэж оролцож байгаад бол их баяртай. Тэгээд Улаанбаатарын ерөнхий санаа загварыг ойлголоо. Тэгээд энэ ч үгээд ингээ хийчихвэл нөгөө хуучин Монгол гэж биддэг бас нөгөө Монгол үндэстэн бас байгаа штэ өөр те. Зах зээл бас зөвхөн Монголтой биш бас хэрэглэгдэх боломжтой гэж харагдаж байна. Сайжраад одоо санаанууд аваад байна. Дараагийн үйл ажиллагаан дээр илүү сайжруулад хөгжүүлээ бүтээгдэхүүнээ загвар дүрсээ бас гаргаад тэгээд оролцох байхаа гэж бодож байна. Сүүлийн энэ нөгөө Aido, Habul Electronics хоёр бол хамгийн их оноотой байгаа. Гэхдээ Aido нь бол илүү нэгдүгээр байраар өндөр оноод 4 шүүгчийн онооны нэгтгэхлээр илүү өндөр оноотой нэгдүгээр байр. Shareable юм mobile application болохоор 2-р байр эзэлсэн байна. 18 буюу Aido орд ирсэн байна. Буудгараг. Гяс нэг юм хэлчихэ. Бүх баг сонсоо авчих зүгээр гэж бодож байна. Энд ч бүгдээр ирээд оролдож үзэж байгаа чинь амар мундаг. Бид нар тэгжил эхлэх хэрэгтэй.
Тэгээд манай байгууллагын үүсгэн байгуулагч нэг нь хэлсэн үг байдаг. Entrepreneur болохын гол нууц нь суралцал гэсэн үг байдаг. Янз бүрийн шинэ юм инновац гаргаад авах хэрэггүй. Гяс гараад хийж байгаа хүмүүсээс суралцаад хэрхэн алдааг олж хавдгийг, хэрхэн шийдлээ гаргаж авах уу. Тэгээд бүр өсгөлэн амтны шиг ингээд суралцаа яваал гэсэн үг. Гэтэ энэ дэр нэг хоёр шүүмжил хэлчихэд манайхан яаж шийдлээ олоод байна гэсэн чинь хоёр шалтгаанаар олоод байх шиг. Боломж байгаа болохоор би энийг хийж яах гэсэн шалтгаанаар хийгээд байна. Нэгтэн. Энэ харж яана бөөн оюутнууд байна. Энэ харж яана бөөн хүмүүс ийм хэрэгтэй байна. Тийм болохоор би энийг хийнэ гэсэн байна. Гэтэ яг өнөөдөр тэр яг бодит хэрэгцээ үгүй юу гэдгийг ярихгүй. Тэгээ хоёр дахь нь болохоор би чадчих байгаа болохоор би хийж яана гэсэн. Хийгээд тийм шалтгаанаар хийгээд байна. Үндсэн санааны хамгийн урт хугацаатай доктортой явдаг сайн шийдлүүд өнөөдөр юун дээр тулгуурладаг гэхээр нэг хүний магадгүй өөрийг чинь бодит асуудлыг шийдэх хэрэгтэй. Айдортой холбосон. Гэхдээ түрүүн айдорын фичрүүдийг яриад эхлэхээр яг нэг зохиоцсон үлгэр ярьж байгаа юм шиг сонсогдоод байгаа байхгүй. Тэр олон юмыг шийдэхгүй өөрийнхөө яг урдаа тулгараад байгаа ганцхан юмыг л гэж хэлмээр байна. За тэгээд сураалах хэрэгтэй дээ бүгдээрээ пич хийгээл боломж гарахтаа болно пич хийгээл 2 минут яваад байвал тэгэл сайжрал явчихна да. Монголын хөгжил бол хизээш уудуурхай биш, хизээш хөдөө аж ахуй биш. Бидний хөгжил бол бидний толгоонд байгаа гэдгийг би хэлэх гэж ирсэн юм. Тэгэхээр бүр би программист биш, бизнесмен биш, маркетинг биш, шал өөр хөндлөнгийн мэргэжлийн хүн санаа бодоо явж байгаа шиг бусад энэ мэргэжлийн хүмүүс энэ салбар руу нээлттэй орчоод санаагаа дэлгээд Монголын энэ хөгжлийг оюуны энэ инновац руу чиглүүлэх хэрэгтэй юм байна гэж би тэр санааг хэлхийг хүссэн.